та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэрийг энх хоёрын буман цэцэг. За ингээд миний одоо стартап төсөлд оролцож байгаа санаа маань болохоор бог болон бод малын дайвар бүтээгдэхүүнээр хоол хүнс үйлдвэрлэн одоо иргэдэд үйлчлэх гэсэн санаагаар оролцож байгаа. 2015 оноос хойш би ер нь эрүүл зөв хооллолт, за амьдралын хэв маяг, лагчгүй хоол идэхээр эрүүл байдаг. За өглөөний цай уугаагүй явахаар ямар байх вэ? Ууснараа ямар байх вэ гэдэг одоо зүйлүүдэд суралцсанараа би өөрөө ер нь хийгээд үзье. За энэ маань одоо ямар хөө байх нь те. За ингээ хийгээд үзснээрээ маш их давуу талууд байсан. Бид нэр өөрсдөө ямар ч амтлагчгүй хоол хүнс хэрэглээд ирлээ. За дээрэс нь миний хүүхдүүд хүртэл идэж хэрглэж эхэлсэн. За ингээ 3 сар тасралтгүй миний хувьд үйл ажиллагаагаа явуулаад ингээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд ингээ явж байгаа. За дээрэс нь одоо хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн, за дээрэс нь тэтгэврийн насны одоо 2 хүн гээд ингээ нийтдээ 3 хүнийг одоо ингээ цалинжуулаад ингээд өөрийнхөө туслах ажилчнаар ингээд авчихсан ажил хөдөлмөрөө ингээд ажиллаад явж байна. Энэхүү төсөлд одоо хамрагдах болсон шалтгаан нь болохоор бүтээгдэхүүн одоо бэлэн болоогүй бүтээгдэхүүнүүдэд хадгалах одоо хөргүүр контейнер дээрэс нь толгой шир хуухлах тоног төхөөрөмж гээд ийм зүйлүүдийг одоо авах хэрэгцээтэй болчиход байгаад байгаа. Миний энэ санааг дэмжиж хамтран ажиллахыг хүсэж байна. Ингээ баярлалаа.